За бүгдийн орон амгалан айлтгая. Тэгэхээр миний би одоо шинжлэх ухааны хэлбэрийн хуулийн шинжилгээний салбарт ажилладаг юм хүн байгаа. За тэгээд зүгээр яг одоо төлхөр нийт томьёоны энэ цахим тайлбар толио бүтсэн түүхээ ярихын өмнө ер нь одоо Монгол улсад нэр томьёоны түүхүүдээ анх яаж үүсч өгсөн, орчин цагийн одоо шинжлэх ухааны нэр томьёо яаж үүсч өгсөн гэдэг талаар төвчхон танилцуулъя. Ягаад гүхгүй за тэгэхээр агуулгын хувьд бол за Монгол нэр томьёос бүрдүүлэлтийн тавч түүх, одоо улсын нэр томьёоны цахим тавьчхүүд ягаад энэ тавьчхүүдийг яаж байгаа юм бэ гэхээр бид нар одоо энэ сайн одоо төлхөр нэр томьёоны цахим толио хийхдээ олон улсын нэр томьёоны цахим тавьчхүүд нь ямар байдсан бэ гэдгийг судалж хийсэн учраас энийг бодсон. За тэгээд шинжлэх ухааны төлхөр нэр томьёоны цахим толио тавьж танилцуулаад хэсэгтэй. За тэгэхээр орчин цагийн одоо шинжлэх ухааны байгууллага судрагчийн хүрээлэнгийн 100 жил тохиож буй. За тэгээд энэ судрагчийн хүрээлэнгийн дэргэд 1924 онд улсын нэр томьёоны комисс гэж байгуулагдсан. Энэ байгууллага бол одоо байгуулагдсан цагаас эхлээд тэр шинэ цагийн шинжлэх ухааны нэр томьёонуудыг оноож тогтоох ажлаа эхлүүлсэн. Одоо Оросын цаатаагаар тэгэхээр тэр үед бол Оросоос одоо шинжлэх ухааны тэр сурагчдыг орчуулж тэгээд тэр нэр томьёог нь одоо бас орчуулж оноох их ажил өрнөсөн. За тэгээд одоо хамгийн анх бол 1931 онд анхны тал гарч ирсэн байгаа. Тэгээд энэ 90-ад он хүртэл бол 150,000 гаруй нэр томьёо баталсан. Одоо жишээлбэл нэр томьёоны тавч тал бол 20 гаруй, за улсын нэр томьёоны комиссийн мэдээгээ 147 дугаар гарсан. За нэр томьёоны цуврагч бол за 7 дугаар. За тэр Орос Монгол нэр томьёоны тал 3 бот. За 1964 79 онд энэ нэр томьёоны цуврагчдуудыг ингээ хураагаад комиссийн мэдээгээ хураагаад энэ 3 ботоор гарсан байгаа. За тэгээ 1990-ад он хүртэл одоо улсын зах зээлийн эдийн засагт шилж хүртэл улсын нэр томьёоны комисс бол маш идэвхтэй сайхан ажиллаж энэ нэр томьёог бүх салбарын нэр томьёог бол тэр улсын нэр томьёоны комисс батлаад ингээд мэдээгээр ингэ гаргаж одоо төлөвчгүүдээр ингэж төлөвч стандарт өөрөсө ганцхан тийм гараар ер нь гэж ойлгож байна. Одоо энэ дээр гэхдээ чи энэ нэг бичиг баримттай тий одоо комиссар 343,000 хүүхдээ Эрдэнэтийн хөдөр баяжуулах үйлдвэрийн Орос Монгол нэр томьёог ингэж хянаж үзээд засвар хийгээд хийсний хойно ингэж оноо тогтоод баталгаа гэдэг. Тэгэхээр яг ингэж батлаад энэ нэр томьёог хэрэгэлдэг юм байсан байгаа. За тэгээ 1990-ад оноос хойш нөгөө зах зээлийн эдийн засаг шилжснээс хойш одоо Оросоос гадна англи хэлээр бусад хэлүүдээр нэр томьёо одоо нөгөө шинжлэх ухааны зохиол бүтээлийг орчуулахдаа нэр томьёонуудыг одоо тусдаа тэр компаниуд өөрсдийн дур зоргоор авч тэгээд тэрийг төлөвлөж гаргадаг болсон. Ерөнхийдөө бол улсын нэр томьёоны комиссийн үйл ажиллагаа энэ үеэс нэлээд саараад тэгээд одоо дор дороо гаргаснаас болоод энэ нэр томьёоны асуудал бол их дамбраагүй болсон л доо. Тэгээд тэрнээс үүдээд нэг тухныг одоо олон нэр томьёогоор нэрлэх
ойролцоо утгатай дублетүүд нэгчлэнгийн. За тэгээд энэ дублет ойролцоо утгатай нэр томьёо үүснээс болоод салбартаа болон салбар хооронд нэр томьёоны одоо үйл ойлголт харилцааны салбарын харилцааны одоо үйл ойлголт үүсэхтэй ийм олон асуудал үүссэн байгаа. За тэгээд гэхдээ 1997 оноос бол улсын нэр томьёоны комиссийн ажлыг сэргээж салбарын энэ хэлшинжлэгийн салбарын нэр томьёоны хамтлаг байгуулсан гэсэн. Тэгээд энэ манай энэ нэр томьёоны хамтлаг бол явсаар одоо 2004 онд манай хэлшинжлэгийн сектор гэж нэртэй байгууллага болсон. Бид нар бол их цөөхүүлээ. Ер нь манай хэрэглээний хэлшинжлэгийн салбарт нэг ерөөсөө одоо бол 6-7 хүн ажилладаг. Тэр үед ч гэсэн 6-7 хүн ажилладаг. Гэхдээ бид цөөдөхгүй гэр одоо энэ салбарын нэр томьёонуудыг одоо өөрсдөө бас ийм сан бүрдүүлээд тэрэн дээр одоо их судалгаа хийдэг. За тэрнээс гадна бас энэ салбарын мэргэжилтнүүдтэй хамтраад нэр томьёоны толь бичгийг зохиодог. Бас хянаж тэр нэр томьёоны талаас нь нэр томьёоны одоо судлалын талаас болон хэлшинжлэлийн талаас энэ зөвлөгөө өгдөг ийм ажил хийсээр байгаа. Гэхдээ энэ бол салбар бүрт ингээд нөгөө нэг яг нэгдсэн улсын нэр томьёоны комисс гэж юм бол нөгөө эрхтний хүрээнд бол энийг зохицуулах хэрэгтэй. Гэтэл энэ байгууллага нэг тийм сайн ажиллаж чадахгүй байгаас болоод одоо ч гэсэн бас ер нь бол энэ салбарын нэр томьёо замбраагүй байгаа л да. Тийм учраас манай хэрэглээний хэлшинжлэгийн салбар хамт олон бид бол ер нь энэ нэр томьёоны олон асуудлуудыг зэгцэлж яахын тулд таасан толь бол ер нь хангалтгүй байна. Тэгэхээр таасан толь бол нэг хэдхэн цөөхөнд хүн худалдаж аваад уншина. Ер нь бол цахим толь хэрэгтэй юм. Цахим толь бол одоо техник технологи хөгжсөн үед хамгийн хүртээмжтэй. Тийм учраас ер нь энэ олон асуудлыг шийдэхийн тулд цахим толь хийя гэж ийм ярилцаад бид тэгээ 2018 онд энийг бас яг ажил хэрэг болгоод манай салбарын эрхлэгчсэн тэр үед шинэ баяр бол шинжлэхүүний төсвөр нэр томьёоны цахим тайлбар төлөвлөсөн төсөл ирнэ ярилцаад тэгээ инновацийн төслөөр төсөлтийн төсвөр нэр томьёоны цахим төлөвлөсөн төсөл. Тэгээ энэ толийг хийхэд бас их бүхий хүн одоо тэр олон шинжлэх ухааны одоо хүмүүсээс одоо нэр томьёо цуглуулж аваад ирэх бүхий тэрийг зангидах хүн хэрэгтэй. Дээр нь одоо энэ нэр томьёоныхоо төслийг бүтээхэд бас ирэх бүхий хүн хэрэгтэй байсан учраас Чулуунбаатар академич санал тавиад тэгээд Чулуунбаатар академич бол за энэ хэрэгтэй шинжлэх ухаанд бол хэрэгтэй хийх гэж байгаа юм байна гэд зөвшөөрөөд одоо бидний энэ төслийн удирдагч болсон юм а. Тэгээ энэ төсвөр нэр томьёоны цахим төсөл ингэж хэрэгжиж ирсэн ийм түүхтэй. За тэгээ одоо яг төслийн гүйцэтгэгчд нь бол за бид нар одоо яг хэрэглээний шинжилгээний салбарын эзэмтэн судлаач бид нар за тэгээд цахим болгох талаасаа бол шинжлэх ухааны академийн математик тоон технологийн хүрээлэнгийн одоо Уганбаатар захиралтай эзэмтэн судлаач гэж оролцсон. За тэгээд төслийн гүйцэтгэгчд бол яг шинжлэх ухааны академийн харьяа 16 нэгж байгууллагаас бид нар бол нэр томьёогоо цуглуулж авсан л та. Тэгэхээр одоо бүх салбарын нэр томьёог цуглуулж авсан гэсэн үг. За тэгээд одоо яг тайлбар толио хийхийн тулд бид нар
урд нь ерөөсөө ийм тайлбар цахим тайлбар тэр дундаа нэр томьёоны тайлбар хийж байгаагүй учраас миний бие бол нэлээд их судалгаа хийсэн л дээ. Хөгжөлтэй нэр томьёо хөгжсөн улс орнуудын энэ цахим тайлбар ер нь ямар хөө агуулгатай байдгийн бэ? Одоо аргажийн хувьд ямар байдгийг, агуулгын хувьд ямар байдгийг, өгөгдөл нь одоо ямар байдгийг гэдэг судалгааг нэлээд хийсэн. За тэгэхээр энэ жишээлбэл энэ дээр Шведийн нэр томьёоны үндэсний цахим сан байна. Ер нь бол нэр томьёоны одоо энэ цахим сангууд бол хамгийн нэгдүгээр мэдээж юу нэр томьёо байна. За тэгээд definition буюу одоо тодорхойлт байна. За олон хэл дээрх бол хэлний одоо сонголтууд байна. За тэгээд хамгийн гол нь бас их сурвалж нь одоо энэ ямар их сурвалжаас авсан үг юм бэ гэдэг нь байна. За тэгээд хэл шинжилтийн хэсэгт энэ дараа одоо нэг яг ямар юугаар яасан бэ гэдгийг хэлье. Хэл шинжилтийн хэсэгт одоо жишээлбэл одоо ямар юу байх ёстой, өгөгдлүүд байх ёстой ихэн бичлэнгээр ийм юуг судалсан. Одоо жишээлбэл энэ Шведийн нэр томьёоны үндэсний цахим сан бол 2019 онд Шведийн хэлний зөвлөл хэл ардын уламжлалыг хүрээлэн бүтээсэн. Тэгээд Шведийн цөөхөн хэл болон англи, франц, герман, орос хэлээр нэр томьёотой. Сэтгүүлч, орчуулагч, салбарын мэргэжилтэн болон жирийн иргэн хүн бүхэнд нийлдэг ийм цахим тариг байд юм байна. Тэгээд Шведийн боловсрол судалгааны яамнаас бол санхүүжилттэй байнга ингэж хөгжиж явдаг ийм цахим сан байдаг. За тэгээд Финляндийн бас үндэсний нэр томьёоны цахим сан энэ ТЭФА гэдэг энэ цахим санг бас бид нар орж үзсэн. За тэгэхээр энэ бол цахим сан бол ерөөсөө concept based буюу тогтхооны одоо тогтсон зүйлсэн энэ нэр томьёоны цахим сан. Тэгэхээр одоо жишээлбэл нэр томьёо гэж бичээд хайнгууд одоо нэр томьёо гэдэгтэй холбоотой бүх үгнүүд гарч ирдэг. Одоо жишээлбэл нэр томьёоны банк, төвлөрөг, мэдчлэнгээр ийм үгнүүд гарч ирдэг. За энэ бол цахим сан бол 70 салбарын 365 мянган нэр томьёо багтсан. За тэгээд бас боловсрол соёлын яамнаас бас санхүүждэг ийм юу цахим тал байдаг. За энэ яатэ гэдэг одоо Европын нэр томьёоны бүр төв одоо юу цахим тал байгаа. Энэ бол бүр 24 хэлний одоо 26 хэл болсон байлээ. Тэр үед 24 байсан. Одоо 26 хэл болоод нэмэгдсэн. За энэ одоо яатэ гэдэг нь юу ямар үгийн төвчлэн бэ гэхээр Европын интерактив нэр томьёо гэсэн ийм юуны төвчлөл. За тэгэхээр Европын холбооны нэр томьёоны ийм төв мэдээллийн сан. За тэгээ Европын холбооны улсуудын нэр томьёог нэгтгэх зорилгоор 2004 онд одоо бүтээсэн. За нийт 26 хэлний 8,131,178 нэр томьёотой. За тэгээд одоо энэ дээр харж байгаа та нар сүүлийн 7 хоногт сая гаруй юу хайлттай гэсэн ийм одоо тэгээ энэ 26 хэл нь юун дээр сонголтоороо ингэ байж байна. Ийм цахим тал. За энэний одоо энэ өгөгдлийн одоо жишээлбэл education гэдэг ингээд хайхад education гэдэг нэр томьёоны өгөгдлийн сан буюу тэр агуулга нь одоо ямар хүрээгээр гарч ичээн гэх мэтчлэнгээр бид нар ингэж судалсан л да. За тэгээд бид болвол ийм өгөгдлийн ангиллалыг хийсэн байгаа. За утгууны төвшөнд бол за салбар нь байх хэрэгтэй байна. Зураг нь байх хэрэгтэй байна. Тодорхойлолт нь байх хэрэгтэй байна. За тодорхойлолтын их сурвалж нь байх хэрэгтэй байна. Хам сэдв нь байх хэрэгтэй. За тэгвэл нэр томьёоны төвшөнд одоо ямар байх хэрэгтэй бэ гэж. За нэр томьёо нь байх хэрэгтэй байна. Статус,
буюу одоо энэ яг стандарт нэр томьёо мөн үү биш үү эсвэл хувилбар нэр томьёо гэдэг нь байх хэрэгтэй байна. За холбогдох нэр томьёо буюу одоо түрүүний дээр ухтгууны тогтолцоогоор хэрвээ байх юм бол нэр томьёотой холбоотой одоо үгнүүд нэр томьёо холбоотой нэр томьёонууд ингэж гарч ирэх хэрэгтэй байна. За үгсийн аймаг байх хэрэгтэй байна. За тэгээ хэлний төвшөнд бол за мэдээж хэл, за тэгээ үгийн гарал нь бүтцэн, хэлцэн, хүйсэн байх хэрэгтэй байна гэсэн ийм одоо арга зүйн хувьд ингэж. За тэгээ энэ бол одоо жишээлбэл бид анх арга зүй боловсруулж явахдаа ингэж хийж ирсэн. За ямар ч байсан тэгтээ хамгийн гол юм эхлээд монгол нэр томьёогоо оруулъя, англи юугаа нэр томьёогоо оруулъя. За салбараа мэдээж дэд салбараар үндсэн салбар, дэд салбар гэдгээ тэр фарскат гэдгийн англиад ингээ оруулъя. За статус нь бол стандарт нэр томьёо юм уу, эсвэл хувилбар нэр томьёо юм уу гэдгийг оруулъя. Монгол одоо тодорхойлолтоо оруулъя. За болж игэл англи. За тэгээд их сурвалж мэдчлэн гэр ингээд бид нар бол юун дээр нөгөө нэг салбарын эрдэмтдэд бол ийм юу хийж өгсөн л доо 2-3 удаагийн сургалт зохион байгуулад тэгээд дараа нь бид нар бол ийм Excel дээр за ийм загвар гаргаж өгсөн. За тэгээд тэр эрдэмтэд бол яг үндсэн тухайн салбартаа үндсэн ойлголт ухагтун буюу хамгийн идэвхтэй хэрэглэгддэг хамгийн одоо түвшүүр ойлголтыг нэрлсэн нэр томьёонуудаа түүж аваад за тэгээ энэ загвараар хийшүү гэж бид нар ингээд арга зүй гаргаж өгсөн. За тэгээд тэд нар бол түүний ер нь одоо манай тэр талын зорилго бол хамгийн нэгдүгээр бол за сан бүрдүүлээ. Түвшүүр нэр томьёо бүх шинжлэх ухааны түвшүүр нэр томьёонуудыг цуглуулж сан бүрдүүлээ. За тэгээ бүтээмжийн хувьд бол захим орчинд илүү олон хүнд хүрнэ. Тийм учраас тэгээд ч одоо жигдлэх хөвшүүлэхэд бол захим тойлол хамгийн тохиромжтой цаас хэлбэрээс. За тэгээ нэр томьёоны тийм учраас бүтээмжтэй байх талаас нь энийг авч үзсэн. Нэр томьёоны стандарт гэдэг юмыг тогтоохын тулд энэ талын зорилго бас оршин. За жишээлбэл салбар дотроо жигдлэх, салбар хооронд жигдлэн, дараа нь үндэсний түвшинд, дараа нь олон улсын түвшинд жигдлэх гэсэн ийм жигдлэх ийм үе шатууд байдаг л та. Тэгэхээр бидний энэ тойл бол ядаж салбар дотроо тэгээд салбар хооронд жигдлээ. Дараа нь бидний зорилго бол үндэсний захим зам болгох зорилготой тэр хүрээнд байх юм бол одоо энэ чинь явсараад үндэсний төвшөнд очин. Тийм учраас үндэсний төвшөнд дараагийн одоо бол үндэсний төвшөнд ингэж жигдлэх гэсэн ийм зорилготой. За технологийн хувьд бол одоо ер нь бол манай нэр томьёоны судлалын хамгийн хоцрогдож явж байгаа. Бид нар бол оноо тогтоох тэр онлын талаас болов дэлхийд нэг тэгж хоцрогдоогүй. Би бас энэ олон улсын нэр томьёоны байгууллагуудын гадаадд явж бас олон улсын нэр томьёоны нэлээд хэдэн хуралд оролцсон. За тэгээд бас тэр захим төвд ажиллаж Австрийн шинжлэх ухааны академийн захим төвд ажиллаж байсан. Бас Австрийн тэр шинжлэх юуны Веник сургуулийн орчуулга судлалын төвд ажиллаж байсан. Бас инфо дээрэмгээд одоо олон улсын нэр томьёоны одоо мэдээллийн төвтэй ингэж бас хамтарч ажиллаж байгаа юм. Нэлээд их судалсан учраас ер нь бол бид нар юун дээр хоцрогдож явж байна гэдгийг ер нь олж харсан л да. Тэгэхээр энэ онлын талаасаа бол бид нар бол айл эртнээс уламжлалтай манай харин ч их эртнээс уламжлалтай бүр тэр литиум гэсэн тэр улсуудаас илүү хөгжилтэй юм байлээ. Харин технологийн тал дээр бол бид нар хоцрогдож явж байгаа юм байна гэдгийг би бол ер нь олж харсан л да. За тэгэхээр энэ бид нар бол энэ нэр томьёоны технологи гэдэг юмыг ер нь хөгжүүлье.
Тэгэхээр онлайн цахим толь болгоё. Дээр нь одоо тэр нэр томьёоны нөгөө term extraction tool буюу нэр томьёог одоо автоматар текст оруулаад автоматар гаргаж авдаг ийм гаргаж аваад тэр толь руугаа хийдэг ийм одоо програмыг өөртөө бүтээх юм уу эсвэл зөндөө одоо олон тийм програмууд гарсан байгаа. Тэднийг аваад ядаж та монгол хэлэнд нутагшуулах байт юм уу, тийм арга хэмжээ авъя гэсэн ийм зорилго болов тавьсан байгаа. За тэгээд бидний энэ төвхөр нэр томьёо бол нийтдээ 12,551 нэр томьёо. Тэгээ англи орчуулга тодорхойлолтоос өгч байгаа агуулгын хувьд. За хүрээний хувьд бол шинжлэх ухааны 6 салбар байгаа. За хэрэглэгчийн хувьд бол салбарын мэргэжилтэн, нэр томьёо судлаач, орчуулагч, сонирхсан хүн одоо энэ нэвтрээд одоо хэрэглэж болно. За ач холбогдлын хувьд бол бид нар энэ мэдээж олон ач холбогдол. За хамгийн гол ач холбогдол за мэдээж мэдлэг түгээх, за салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулна. Яг гэвэл энэ олон би түрүүнд хэлсэн 16 салбарын одоо нэр томьёонуудыг ингээд цуглуулж аваад тэгээд нэг ийм цахим санд бөөгнүүлээд ингээд хэл шинжилгээний эрдэмтэн, за тэгэхээр салбарын мэргэжилтэн, орчуулагчид ингээд ажилласан. Энэ бол хамтын ажиллагааг нэг талаас айгүй маш сайн ингэж бас нэг шат алхмаар өргөжлүүлж өгсөн гэж үзэж болно. Тэгэхээр энэ дээр бол нөгөө давхцал энэ төр харагдаад ирэхээр за энэ салбар дээр ийм давхцал байгаа юм байна. Тэгвэл энэ нэр томьёог физик дээр ингэж нэрлэж байгаа юм байна. Тэгвэл хийм дээр яаж нэрлэх юм? Их мэдчлэнгээр энэ салбар дотроо болон салбар хоорондоо нэр томьёогоо жигдлэх ийм ажил бол аяндаа ингээ хийгдээд эхэлсэн л дээ. Тэгэхээр энэ бол маш ач холбогдолтой нэр томьёо болж байгаа. Цаашд ч одоо ингээл нөгөө нэр томьёогоо жигдлэх одоо хэрэглэгчд бол энд ороод харахаар одоо энэ чинь хэрвээ нэг асуудалтай олон хувилбартай нэр томьёоч байдаг юм уу, тэр тохиолдолд бол нэлээд олон ийм асуудлыг шийдэхээр ийм сайхан ач холбогдолтой болсон. Тэгэхээр технологиг сайжруулах гэж ярьсан тийм түрүүнд энэ бол аяндаа ингээд цахим тавиад ирэхээр технологиг одоо юу нь болж гин, юу нь болохгүй байна, цаашид юуг анхаарах уу гэдэг тал дээр аяндаа бас ингээд асуудлууд нь ургаад гараад ирж илээ. За тэгэхээр энэ манай цахим толны энэ интерфейс буюу нэг нүүр хуудас нэг юм байгаа. Би бүр бодитоор ингээ ороод үзүүлэх үү те. За би энэ бүр ярьж дуусныхаа дараа бодитоор нь үйл ажиллагаа тий юу яагаад нэг ороод үзүүлчих да. За тэгээд байгалийн ухааны 5620, инженерийн ухааны технологийн 154, амгаах ухаан, эрүүл мэндийн шинжилгээ ухааны 1807, за хөдөө аж ахуйн шинжилгээ ухааны 1602, за нийгмийн шинжилгээ ухааны 1287, хүмүүнлэгийн ухааны 2081 ийм одоо нэр томьёо нийтдээ 12,551 томьёо орсон байгаа. За тэгээ одоо жишээлбэл нэр томьёо гэдэг ингээд юу нэр гарч ирж байна. За тэгэхээр бүр монгол бичгээр бид нар хадаж өгсөн байгаа энэ тэгээ нэр томьёо гэдэг юу нь монголоор, за нэр томьёо гэдэг нь англиараа, за тэгээд тодорхойлолт нь за шинжилгээ ухааны салбар нь бол энэ хүмүүнлэгийн ухаанд орно. За үндсэн салбар нь бол хэл шинжилэл, за дэд салбар нь шинжилэл, их сурвалж нь одоо энэ гарч ирж байна. Тэгэхээр иймэрхүү хэрэгтэй байгаа. За тэгээ энэ дээр би түрүүнд нөгөө өгөгдөлтэй сандрыг ярьж байсан нөгөө хэл шинжиллийн өгөгдлийн агуулга, нэр томьёоны өгөгдлийн агуулга,
концепт буюу тэр утгууны өвдөлт агуулга гэсэн юм 3 юунд хуваагаад тэгэхээр эхний ээлжинд бол юу ч гэсэн ингээд яг гол юмнуудаа оруулж дараа нь ингээд нөө сайжруулад тэр хэл шинжлэлийн одоо үгийн гарал байд юм уу те үгийн сан энтрийг нэмээ явчаа гэдэг ингээд ярьсан. Тэгээ энэ дээр бас зураг энтрийг бол оруулж болно. Ялангуяа одоо бодит зүйлийг нэрлсэн ургамал энтрийг бас тэр олон ургамлыг тодорхойлолтоор ингээд тайлбарлаад хангалтгүй юм байдаг гэж бас нөгөө тэр түлхүүр нэртэмний нээлтэн дээр мэрэгжлийн хүмүүс нөгөө илтгэл тавьж байхдаа ярьж ирсэн л та. Тэгэхээр энэ дээр бас нэг зурагаар оруулж баяжуулвал бүр илүү хэрэгтэй юм байна гэд бид нарын энэ тойл бол цаашид сайжруулах зүйл бол маш их бий. Тэгэхээр энэ тал дээр бид нар ахиж ажиллана мэдээж. За тэгэхээр түлхүүр нэртэмний энэ цахим сангийн нээлтийн үеэр авахсан ийм зургууд байна. Тэгэхээр энэ дээр бол 6-7 илтгэл тавигдсан. Тэрэн дээр бас юу нь хэцүү байсан, цаашид юуг анхаарах ёстой гэсэн дээр олон асуудлыг хэлэлцсэн гэхдээ 12 сарын 6-нд бид нар бол анх нээлттэй хийсэн. Тэгээд энэ цаашид бол байнга ингээ баяжаад тэгээд хэрэглэгч бол бүртгүүлээд ингээд хөгжөөд явах ийм цахим тойл байгаа. За гэхдээ одоо бидэрт бас энэ цахим тойлыг хийгээд ингээд явж байхад бол аяндаа ийм олон асуудлууд тулгарч ирж байгаа юм л да. За тэгэхээр хамгийн нэгдүгээр зүйл IT-ийн мэдлэг туршлага дутмаг хэл шинжээчтэй хувьд бид нар за тэгээ хэрэглэгчтэй хувьд бол нөгөө одоо яг хинт зориулсан юу байхын тэгээ хэрэглэгчд одоо яг ямар хүрээнд энэ толийг хэрэглэхийн одоо шууд бүх хүн нэвтрээд энийг толийг одоо засаж хянах тийм боломж байгаа юм уу? За тэгээ системийн өвдлийн аюулгүй байдал одоо эн чинь бас энэ цахим тойл гэдэг юм чи удаас их хэцүү юм байд юм байна л та. За тэгээ серверээ одоо яаж байнга баяжуулах уу? Хаана одоо тусдаа вебсайт буюу одоо цахим сайт авах уу? Эсвэл одоо академийнхаа цахим сайт дээр тавих юм уу? Гэх мэтчлэн тэр ингээд олон асуудал ингээд гараал байгаа. За тэгээ яаж хөгжүүлэх юм? Хөгжүүлэхдээ хэн хөгжүүлэх юм? За тэгээ мөнгө санхүү байнгын одоо ингээд одоо хөгжүүлж байгаа учраас тэн дээр ажиллах хүн хэрэгтэй. Тэгэхээр тэрийг одоо эсвэл нэг хүн ажиллуулад тэр цахимгийн нэг юм уу? Эсвэл бид нар өөрсдөө тань дураараа ингээд ажиллуулах юм уу? Тэгээд эн чинь нөгөө сервер энтерч чинь мөнгө санхүү маш их шаардлагатай юм байна. Тэгэхээр энэ мөнгө санхүүгийн асуудал уран гарч ирж байгаа. За тэгээ нэр томьёоны технологи одоо зүгээр ингээ гараар ингээл ажиллаад одоо энийг ингээ хийгээд байх юм уу? Эсвэл одоо нэр томьёоны тийм түрүүний хэлсэн нэр томьёоны тийм одоо term extraction tool буюу тэр цахим сангийн санг автоматар боловсруулдаг тийм програмыг авч одоо энэнийг тэр interoperability гэж одоо хэл ам эдрээд одоо ярьж чадах байл. Ийм одоо технологи хэрэгжүүлэх хэрэгтэй болж байгаа. Тэрийг одоо монгол хэлэнд эдээшүүлэх хэрэгтэй болж байгаа. За тэгээд зохиогчийн эрхтний асуудал урган гарч ирж байгаа. За энэ олон хүн зохиогчоор орсон. Тэгэхээр яг зохиогчийн эрх нь одоо хин дээр хадгалагдахыг янз бүрийн одоо тэр зохиогчийн эрхийн асуудал хэрвээ одоо бид нар дур мэдээд одоо нэг нэр томьёон өвдөл оруулахад одоо зохиогчийн эрх хүндэтгэхгүй байгаа мэдчлэнгийн юм олон асуудал ингээ ургаж гарч ирж байна л да. Тэгэхээр энэ бүгдийг бас бид нар шийдэх хэрэгтэй болчиход байгаа. Тэгэхээр энэ дээр одоо ингээл судалгаа хийгээл тал талаас нь энэ бүгдэд одоо судалгаа хийх хэрэгтэй болж байгаа. Тэгэхээр одоо дөнгөж анх нээлттэй хийчээд байж байгаа. Манайх одоо
одоохондоо ойтой байгаа учраас энэ ажил руугаа ингэж яг орж амжихгүй байгаа. Шинэ оноос эхлээл л одоо энийг эхнээс нь ахуулаад бас нөгөө хөгжүүлэх асуудал эхлэх юм аа. За ингээд түрүүнд ярьсан ерөөсөө нэг хамгийн гол чухал юм нь тэгэхээр одоо энийг гар ажиллагаагаар одоо нөгөө Excel дээр хийгээл ингээл оруулах чинь бас их одоо энэ техник технологи хөгжиж байгаа энэ цаг үед бол арай л болох юм аа. Тэгэхээр нэр томьёоны тэр term extraction tool, term management tools гэдэг юм бол яхахгүй биднэрт хэрэгтэй болж байгаа. Тэгэхээр одоо маш олон одоо энэ хөгжсөн хэлнүүдэд бол шууд аваад хэрэглэх үед нэр томьёоны тийм дахин юунууд одоо нөгөө term extraction tool буюу програмууд бол зөндөө гарч ичэлтэй. А гэтэл монгол хэлийг дэмждэг тийм програм бол ер нь их ховор жижиг хэлүүдийг чинь дэмждэг юм байна. Ерөөсөө англи хэл одоо нөгөө юу нүгийн 6 хэл мэлээр л ингээд түгээмэл ийм байж идэг. За тэгэхээр бид нар би одоо 2018 онд тэр Австрийн зарчим судлаач хийж явахдаа инфотермийн захиралтай уулзаад одоо биднэрт нэг ийм юм нэр томьёоны одоо ийм хэм програм хэрэгтэй байна. Тэгээд манай монгол хэл дээр ингээд бас дэмжихгүй энэ тал дээр та туслах ингээд боломж байна уу гэд асуусан. Тэгсэн тэр Кристиан Галинский гэдэг одоо инфотермийн захирал юм. Тэгээд надад нэг өдөр намайг дуудаад за би нэг ProTerm гэдэг одоо энэ цахим нэр томьёог ингээд боловсруулдаг энэ програм танай монгол хэлийг одоо ингээд дэмжиж болох үсээр эдээшүүлэх мэхтэй ийм нэг юу тал хийсэн хүнтэй уулзуулж өгье. Тэгсэн Австрийн батлан хамгаалах актив дээр намайг дагуулж ирсэн. Тэгээд тэр дээр нөгөө дахин юу баримтжуулалтын төв гэдэг юм байна. Зенток гэдэг. Тэрний нэг мэрэгчлэнтэй уулзуулаад тэгээд тэр мэрэгчлэн бол тэр ProTerm гэдэг талаа надад бишээ програмаа бол надад бүр ингээд зааж өгсөн л дээ. Тэгээд би тэнд байхдаа энэ 380 хуулийн legal info ос ингэж татаж аваад тэгээд тэнд одоо сан үсгэж тэр програмд оруулаад тэгээ за энэ бол токен нь бол 1,411,738 токен болсон. За энэ дээр энэ хуулиар ийм сан бүрдүүлээд за тэгээд ингээд зүгээр ерөөсө хуулийнхаа энэ текстүүдийг л ингээд PDF болгоод тэрийг хийчих юу ячиж байгаа оруулчихж байгаа. Импорт хийгээд. За тэгээ импорт хийгээ оруулахад бол нөгөө юугаар магадлалын онолоор нь ингээд нөгөө нэр томьёо олонд автагдж байгаа ингээд нэр томьёонууд энтриг ингээд холбоо үгнэрээр ингээд гаргаад ирж байгаа юм л да. Тэгэхээр энэ семи автоматик буюу одоо хагас автомат маягаар би эндээс бол 6000 бишээ 69859 ийм нэр томьёог ингээд төвлөрж аваад тэгээд цахим зам бүрдүүлсэн юм байна. За тэгээд тэр stop words буюу тэгээд туслах үгийг ингэж түүж аваад ингээд цэвэрлсэний дараа бол яг 66441 нэр томьёог одоо яг тэндээс хуулийн одоо нэг сангаас ингэж гаргаж аваад энэ чинь бол гараар хэрвээ одоо нэр томьёог түүх юм бол өчнөө өдөр болно шүү дээ. Энэ бол эдгээр өдөрт ингээд 66441 ийм нэр томьёог цахим одоо юу түүгээд авчиж байгаа юм л да. За тэгээ эндээсээ нөгөө edit
буюу одоо тэр чинь нөгөө харьяалахын диалгал нөхцөл мөхцөлийн ингээд хасаад янзлаад нэг 654 нэр томьёог ингээ бүр одоо эцсийн вариантаар болгоод ингээд боловсруулсан. Одоо жишээлбэл одоо энэ байна л да, ингээд зураас газар зээл, гамшиг, хөрөнгө, авто бензин гэх мэтчлэн ингээд эднэрийг бол нөгөө accepted гэл энэ дэр ингээд зарим нь бол accepted гэж аваад, зарим нь бол одоо desirous гэж гэх мэтчлэнгээр ингэж аваад ингээд ийм цахим боловсруулалт хийгээд. За тэгээ энэ бас програмын нэг давуу тэнд юу эдэшүүлсэн л те тэр нөгөө хүн нь зааж өгөөд монгол хэлэнд одоо жишээлбэл нэр үйллүг, тэмдгийн нэр, тооны нэр гэх мэтчлэн гэр нэр томьёоны одоо ийм цахим сан хөмөрг бүрдүүлсэн нөгөө нэг түүж авсан нэр томьёогоор. За жишээлбэл энэ эдийн засгийн нэр томьёонууд, улс төрийн нэр томьёонууд гих мэтчлэн гээд. За энэ дээр жишээлбэл ингээд геодез би автозам гэдэг энэ нэр томьёог ингээд заахад автозамын definition нь энэ хэсэгт энд байж, энэ контекст нь энд оруулчихсан. Одоо collocation буюу тэр холбоо үгнүүдийн энд оруулсан. Гэх мэтчлэнгээр энийг ийм их дажгүй сайхан ийм програмыг эдэшүүлж авсан. Одоо тэгээд бүх хэрэглээний шинжилгээний салбарынхаа бүх судлаачдын бас хүсэлт гаргаад судлаачдаа ингээд авч болох уу гэж. Тэгээд их уриалгах нь бид нар зөвшөөрөөд энэ програмыг бас манай салбарын мэрэгчлэнүүдэд нөгөө team viewer гэдгээр ороод биднэрт ингээд суулгаад бүх компьютерүүд суулгаж өгсөн л доо. Одоо ч нөгөө харамсалтай нь бид гүйцэд хэрэглэж чадахгүй байсаар байтал нь энэ жил нөгөө нэг юу лицензэн дуусаад одоо ахаад бас нэг юу өргөдөл мэдүүлээд сунгах талын арга бодох гэж байна. Тэгэхээр энэ бол бас биднэрт их хэрэгтэй юм одоо юу програм олцоод байгаа. За тэгэхээр бид нар цаашид энэ бол саяны үзүүлсэн энэ програм бол одоо энэ манай энэ цахим толийг өргөжүүлэхэд бол өргөжүүлэх ажлыг маш их хөнгөвчлөх ийм хэрэгтэй ийм програм байгаад байгаа. За тэгэхээр энийг бид нэр бас бүр улам одоо монгол хэлэнд төвшүүлээд эдэшүүлээд ингээ хэрэглэнэ гэж бодож байгаа. За тэгээд мөн одоо энэ цахим толийг цаашид хөгжүүлэхэд бол олон асуудал, олон одоо шалтгаантай алхмууд байгаа. За тэгэхээр хамгийн түрүүнд сайн бас туршлага улс орнуудаас олон улсын энэ туршлагуудаас хийж судлах шаардлага гарч байгаа юм. За тэгээд судалсныхаа дараа энэ төсөл хөтөлбөр боловсруулж энэ санхүүгийн бас нэг их усүр ер нь байнга хэрэгтэй болох юм шиг байгаа. Тэгэхээр тэрийг олох хэрэгтэй болж байгаа. За тэгээд бүр үндэсний цахим сан бий болгоё гэж бид нар төлөвлөж байгаа. Тэгэхээр олон улсын одоо төвшөнд ийм хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын төвшөнд хүрсэн энэ тэмээний цахим сан бий болгоё. За тэгэхээр энэ цахим сан ингээ бий болгоод яаснаар бий болгосноор одоо яг юунд бид нар зорих гээд байгаа юм гэхээр нэр томьёо бүр жигд нэг ухтхууныг нэг нэр томьёогоор нэрлсэн олон хувилбаргүй стандарт нэр томьёоны стандарт гэдэг ямыг хэрэгжүүлъя л гэж юусоо хамгийн эцсийн зорж байгаа юм. Тэгэхээр нэр томьёо нэг байна гэдэг бол одоо бүх салбарын тэр харилцаа үйл ойлголцыг арилгах одоо нийгмийн харилцааны маш чухал асуудлыг шинжлэх ухааны хөгжөлтөд чинь том нөлөө үзүүлэх үедээ ийм үр дүнтэй ажил болох юм учиртай. За тэгэхээр тэгээд одоо нэр томьёоныхаа ийм үндэсний цахим санг байгуулсны дараа бид нар бас энэ олон улсын нэр томьёоны санд одоо нэгтгэх юм бодож байгаа. Тэгээд энэ жил бид нар бас олон улсын нэг
хурал хамтран зохион байгуулсан байгаа энэ олон улсын нэр томьёоны байгууллагатай хамтраад манай доктор хурал зохион байгуулсан. Одоо бас яг энэ захим тойл одоо нэр томьёоны энэ их сурвалжуудыг олон улсын түвшинд, дэлхийн түвшинд нэгтгэх одоо солилцох гэсэн ийм утгатай хурал зохион байгуулсан. Тэрний хүрээнд одоо тэр Евротерм банк гэдэг бид нар тэр санд 44 хэлний одоо ийм бүтцтэй. Гэхдээ 44 хэлний нэр томьёоноос бүрдсэн 14,558,347 нэр томьёо бүхий ийм цахим замд нэгтгэх ийм боломж байгаа. Боломжийн талаар бид нар бол энэ эрх бүхэн хүмүүстэй ярилцаа. Ерөнхийдөө бол тохиролцсон байгаа. Гэхдээ энд оруулахын өмнө бас юунда үндснийхээ төвшөнд нэр томьёогоо тэгсэлж авчаад энд оруулъя гэх ингээд юуны зүгээр аман хэлцээрийн төвшөнд ингэ явж байгаа. За ийм байна. За тэгээд би ерөнхийдөө нөгөө нэг нэр томьёоныхоо цахим толны юу хүсчихье гэж бодож байна. Танк. Цахим толийнхоо сайт руу ороод. За тэгэхээр энэ яг одоо нүүр хуудас байна. За энэ дээрээс одоо ямар үг хайх вэ? Ямар нэг тэмээ хайх вэ гэхээр эс гэдэг үг хайч. Монгол англи хамт харагддаг. Миний энэ компьютер жоохон юу болдог юм. За тэр эсгэхээр энэ одоо эстэй холбоотой энэ нэр томьёонууд гарч ирж байна те. За жишээлбэл эсийн доторх паразит. За тэр эсийн доторх паразит гэхэд энэ монголоор энэ гарч ирж байна. За энд бол англи нэр томьёо. За тэгээ тодорхойлсон энэ доороо. За шинжилгээ ухааны салбар нь бол байгалийн шинжилгээ ухаан, үндсэн салбар нь биологийн шинжилгээ ухаан, дэд салбар нь микробиологи. За их сурвалжин. За тэгээд эндээс гадна бид нэр зүгээр ингээд шууд байгалийн шинжилгээ ухаан гэдэг одоо энэ нөгөө дэд салбарууд руу ороод бас ингэж хайж болно. Жишээлбэл математикийн дэд салбарууд чинь ойлгох гэсэн юм. Ингэж орж болно. За жишээлбэл айлбар гэдэг үгийн тодорхойлсон зүйлтэйгээ хэрэг жишээтэй. За нийгмийн шинжилгээ ухаан, хүмүүнлэгийн ухаан гэдэг ингээд энэ салбаруудаа шууд ингээд орж болно. За энэ дээр бол үг нэмэх холбоо үг нэмэх хэмтэрэг одоо энэний асуудлыг бол бид нар бас яриад байгаа л та. Тэгэхээр нөгөө нэвтрэх ямар хүмүүсийг зөвшөөрч нэвтрүүлж одоо ингээд яах вэ? Тэгэхээр эхний ээлжинд бол бид нар мэдээж нөгөө мэрэгжлийн яг одоо шинжилгээ ухааны юутай одоо мэрэгжлийн хүмүүсээ одоо нэвтрэх хэрэгтэйгээр оруулаад тэгээд үг нэмэхтэй засах техникчлэнгийн эрхийг өгсөн дээр бахаа. Тэгвэл бол одоо нийтсэн замраагүй тавихаар бас яад юм бол гэх мэтчлэнгээр олон асуудал шийдэх асуудал байгаа л байгаа. За тэгээ энэ толны одоо юуны хувьд ашиглах заавар нь энд байж байгаа. Төслийн баг нь төслийн тухай байна. За тэгээ эсвэл энэ толгой үгээр хайж болно. Үсэг гэдэг. Жишээ нь бол үсгээр одоо бүх нэр томьёонууд гарч ирэх жишээтэй. За тэгээ мэдээлэл энэ хэсэгт бол бид нар нөгөө
одоо нэр томьёоны гарын авралах байдаг юм уу? Одоо нэр томьёоны үйл ажиллагаатай холбоотой янз бүрийн мэдээллүүдийг оруулах ийм боломжтой байгаа. За тэгэхээр олон нийтийн нэмсэн үг, шинээр нэмсэн үг, сайс үг, үг нэмсэн хэрэглэгч хэмжлэн нуттай болонготтой. За тэгээ бас нөгөө энэ үг нэмэгдэх одоохондоо энэ юу байгаа энэ төр жоохон үг нэмэгдэр одоо жишээлбэл энэ дэр ингээ бүртгэл үүсгэж юу байх хэвээр энийг бид нэр нөгөө боловсронгуй удаагаа дөнгөж нээлттэй хийчихэд байж байгаа учраас манай бүрэн гүйцэтгэх байгаа. За нэг ийм тал байна. За стек баярлалаа. За энэ хүмүүс бас их баярлалаа, их хөдөлмөр шингэсэн бүтээл болсон байна гэж бичиж байна. Facebook-ийн лайв стримийн доор бас хүн танаа төсөлд яаж оролцох вэ гэж байна. Тэгэхээр ер нь бол энэ тайлбар маш чухал бүтээгдэхүүн болж байгаа. Одоо бусад одоо эрдэмтэн судлаач нар ч гэсэн оролцохыг хүсэж байгаа, дэмжиж байгаа гэдгийг бол хараад их баяртай байна. Тэгээд та ер нь одоо тантай цааш холбогдохыг хүсвэл ямар имэйлээр харилцаж болохыг юун дээр чатан дээр ч юм уу бичээд үлдээх үү, эсвэл юун дээр та имэйлээ хөтлөх боломжтой бол тийм. Тэгээд за манай одоо орцогчдоос асуух асуулт байгаа болов би нэг асуулт асуучих уу? За асуулт асуух вэ? Үзэгчтэй асуулт байна уу? Би ихлээр хараадах байхгүй бол би асууж бай. За энэ Алин Малтан гэдэг хүн энэ төсөлд оролцъё гэсэн байна. Нямка Бат маш сонирхолтой төсөл байна. Тантай тухтай холбогдож туршлагаасаа хуваалцаж хамтран ажиллах санал бодож солилцъя гэж. Бооны сургуулийн Монгол судлалын тэнхимд Монгол төвийн бид соёлын үеийн мэдээллийн санхийг төсөл хэрэгжиж байгаа юм. За ер нь бол тийм энэ одоо яг энэ тэнд нөгөө юуны за энэ цолмон гэдэг энэ тэнд ер нь энэ digital humanities одоо цахим хүмүүнлэг гэж та хэллээ тийм. Энэ салбар бол бас нэлээд хөгжиж байгаа. Тэгэхээр энэ салбарын бас сонирхсон энэ салбараар бас судалгаа хийдэг хүмүүс бас нэлээд цуглараад орж иж байгаа шиг байна. Тэгэд энэ дээрх баяртай. За цолмон асуулт асуугаарай. Шууд микрофоноо нэгээд асуух. За сайн байна уу? Би Монгол Улсын боловсролын их сургуулийн номын санд ажилладаг, каталог хийдэг каталогч байгаамаа. Тэгээд энэ өнөөдөр энэ юу сонслоо, их баярлалаа. Тэгээд ер нь салбар бүхний мэрэгчлэнүүдэд хэрэгтэй их сайн ажил болсон байна. Нөгөө захим дээр байгаа гэдэг утгаараа. Тэгээд миний нэг зүйл тодруулж асуух гэсэн нөгөө одоо миний ажлын явцад би ингээд нөгөө номон дээрх мэдээлэл гаралтын мэдээ каталогт оруулдаг. Тэгээд одоо ингээд улам ингээд каталог маань олон улсын түвшинд хүрээд ирэхлээр гайлглаад одоо нөгөө ном бүтээгчдийн үүрэг хариуцлагыг оруулах хэрэг гардаг байхгүй юу? Тэгээ одоо хуучин бодвол их ихтэй нөгөө нэг хянсан редактор тэр хянсан тэр гээд жишээ авч яана л та орж ирдэг байсан бол одоо бол ерөөсөө ингээд ариутгын шүүсэн одоо шүншиглэж ариутгах бараг шүншиглэж ажилласан тэрмэргээд одоо нөгөө ярдах яг монгол хэл айгу баялаг боловч ингээд нөгөө ян зүрийн үгээр ингээд нэрлэлцэн ирдэг байхгүй юу? Тэгээ одоо тэрийг би яг тэр тухайн номдор хэвлэгдсэн байдлаар л галгилдаг. Тэгээ яг нөгөө Монгол Кирилл үсгийн галиг одоо олон улсын галиг, конгрессийн номын сангийн галиг эдгээр бүгд зөрдгөлдөө. Тэгээ бид нар яг аль ингээд нөгөө олон орноос олон улсаас үзэхийг бодоод ингээд аль нүгээр нь оруулж өгч явдаг. Тэгээд ерөнхийдөө нөгөө миний асуух гэдэг зүйл болохоор одоо ном бүтээгчид, ном хэвлэгчид редакторлсан хүнийг яг ингэж л хэвлэнэ гэдэг тийм стандарт байж болдгүй болов хэрэг болдог бол тэрийг хаанаас ингэж гаргаж батлах ёстой юм бол яг хөө ингээд бусад зохиол номдор бол янз бүрээр бичиж болно тийм ээ. Хянсан, ариутгсан инээ тэрэгээд яг хэвлэмэл номон дээр тэгнэ гэдэг тийм имийг ер нь хаана хийдэм бол би ингээд дандаа боддог байхгүй юу? Бүр ингээд одоо би мартчихад байна. Бүр ингээд за энэ редактор л юм шиг байна гэж баг таахаар л ингээд юу сонин нэрлэлээр бичсэн байдаг. Гэхдээ яг ингээд монгол хэл баялаг учраас тэгдэг баг. Тэгээд энэ тал дээр та нэг өөрийнхөө бодлыг хэлж өгч өгөөч. За тэгэхээр харин тийм ээ. Наадах чинь бас яг бид нар бас ярьдаг асуудал ерөөсөө ингэ шинжилгээ. Энэ ч одоо ариутган шүүснэхийн редакторлсан эсвэл хянж одоо дүгнэлт бичсэн
Яста нэрээ шүмжгэлсэн тэр гэх мэтчлэнгээр олон юу бий. Одоо жишээлбэл өмнөх үг чинь л одоо өмнөх үг гээл уйлга үг гээл хөтөл үг гэх мэтчлэнгээр их олон юунууд байдаг л да. Тэгээ яг тийм шинжлэх ухааны одоо зохиол бүтээлийг бол хөвчлэн хянан тохиолдуулсан гэдгээр л яваад байдгийг ер нь. Гэхдээ энэ дээр баас яг бүр яг хянан тохиолдуулсан гэдгээр явна гэд тогтцсон юм бол байхгүй байгаа. Ер нь би энэ нэг бас уламжлалын ер нь хэл шинжилттэй энэ хүмүүс ингэж асууж байна. Тэгээ би хэлээд авчин тий. Энэ бол яг чухал асуудал бас тийм. Энийг бол яриад байти яг үнэ. Одоо нөгөө манай дээр ингээд нөгөө гадаадаас магистр докторантууд их сурдаг. Тэгээд тэд нар маань бас ингээд гайхаа асуудаг байхгүй юу? Арай гэж ингээд монгол хэлний дүртэй болж байгаа юм уншижээтэл ном зүгээ хийжээтэл энэ ингээд юу гэсэн үг вэ? Энэ редактор руу хянсан гэдэг тийм ээ гэдэг байхгүй юу? Тэгэхээр бид нар яг нөгөө өөрсдийнхөө хэлийг өмөрөөд энэ чинь тийм ээ манай монгол хэл баялаг одоо наа шүншгэлсэн гэдэг чинь хянсан гэсэн үг ээ гэдэргээд явуулцдаг байхгүй юу? Тэгэл яг доктороо бодохдоо бид нар яг нэг стандарт ингээд ном дээр барьчвал уг нь яг хаана хэрэгтэй юм да гэдээ дандаа тийм санагддаг. Тийм. Эдний сандлыг хүлээж авч байна тий. Тэгээ би энэ уламжлалыг шинжилттэй. За баярлалаа. За дараагийн өөр асуулт асуух хүн байгаа бол гараа өргөөрэй. За энэ Бигерма гэдэг хүн бас маш хүч хөдөлмөр орсон хэрэгцээтэй сайхан төл болжээ. Хамтран төслийг хэрэгжүүлж байгаа баг хамтад баярлалаа. Амжилт хүсье. Цааш бүр боловсронгүй болох итгэлтэй байна. Ойлгомжтой танилцуулсан мөнхцөг доктортой баярлалаа. Цаг заваа орцуулан орж сонсон бас баярлалаа гэсэн байна. За баярлалаа Бигерма. За хүмүүс одоохондоо асуулт авахад би дахиад нэг асуулт асууж байна. Юу энэ яг нийт хэдэн одоо үгийн юутай токен гэсэн үү те токен гэдэг нь одоо яг оролт гэсэн үг эсвэл одоо нийт ер нь одоогийн байдлаар танаа энэ сан хэдэн одоо юм одоо нөгөө нэг үг ч юм уу те оролттой байгаа. Токен гэдэг одоо тэмдэгт юу л да тэмдэгт гэсэн үг. Гэхдээ яг одоо манай энэ би нэг хоёр өөр юм ярьсан шүү дээ. Нэг нь болохоор нөгөө зөвхөн хувь өөрийн хийж байгаа нэг тийм захим тэр бол гэхдээ нөгөө юунд биш. Онлайн биш. Зөв. Зүгээр нөгөө програм дээр хийж байгаа офлайн байхгүй юу? Манай энэ зүгээр захим толны хувьд бол 12,550. Тэгээ нөгөө юутайгаа гэсэн үг шүү дээ. Тодорхойлт энэ төрөө оруулахгүйгээр нэр томьёо энэ төрөө оруулахгүйгээр зүгээр яг толгой үг нь гэх юм уу 12,550. Тэгээд юу ер нь бол тэгвэл компьютер технологийн хүмүүстэй бас их хамтарч ажиллавал IT-ийн тэр юу талаас тэгээд бас санхүүжилтийн талаас бол их асуудал одоо яг цаашдын нөгөө нэг одоо тусалцаа хамтын ажиллагаа хэрэгтэй байгаа юм тийм. Тий. Одоо математик тоон технологийн хүрээлэнтэй манай хүрээлэн бас урд нь нөгөө нэг монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар 5 ботыг бас цахим тал болгоод одоо бүр гар утасны аппликейшн бүтээсэн байгаа шүү дээ тийм. Тэгээд тэр одоо туршлагатай багтай хамтарч энэ нэртэмний цахим талыг хийсэн гэхдээ Монгол тайлцыг юм хэлж байна тийм. Монгол тайлцыг имэний. Тий. Энэ шинжлэх ухааны академийнхаа хүрээнд ер нь бид нэр ингээ дотроо хамтарч ажиллаад байгаа гэсэн. Тий. Тэгээ цаашид улам өргөжүүлээд одоо бусад нэг холбоотой байгууллагуудтай мэдээж ажиллана л та тий. Одоо шалбар гэртээ дэргүүл юу ахалах л та хамтран ажиллагаа бол шаардлагатай явчихна. Энэ бас талыг хийхэд ганц одоо манай академи хүмүүс оролцсон гэсэн үг шиг нөгөө эксперт редакторууд нь дандаа гаднаас одоо мөс тийм ээ мобилийн эрдэмтэн судлаачд туршлагатай эрдэмтэн судлаачд оролцсон байна. Тийм. Одоо хянсан.
Зүг. Одоо та цаашид нөгөө нэг яг энэ редактор ч юм уу одоо энэ үг хэллэгийг оруулах нэг тийм босго шалгуурд тэмцсэн хүмүүсийг яаж оруулахаа ярьж байгаа гэсэн шүү дээ. Төлөвлөж байгаа гэсэн. Тэгээ одоо сайн дураараа хүмүүс орох бол тань руу имэйлээр холбогдно гэсэн үг тийм энэ таны. Тий. Энэ дээр одоо яг одоо би ганцаараа шийдэх асуудал биш л дээ. Энэ бол бүр системийн хүрээнд л яригдах. Одоо яаж тэр нөгөө програмынхаа багтай ч ярина тий. IT-ийн багтай энэ аюулгүй байдал талаас нь нөгөө өгөгдлийнхаа санг алга болгочихгүй тэгээ бас дамбраагүй болохгүй тулд гэхдээ тэд нар бол нөгөө урд нь тал бичгийг оруулж ирсэн туршлагатай хүмүүс манайх Монгол талд чинь бас үг нэмдэг штэ тий. Гэхдээ тэр Монгол тал бас тал зүгээр энгийн хэлний тал бол нэг өөр. Энэ бол яг нөгөө шинжлэх ухааны хэл гэдэг шинжлэх ухааны хэл учраас бас тэр зүгээр жирийн хэлнээс өөр болохоор бас нэг бүх хүнийг ингээ хамаагүй хэрэглэгч гээд оруулаад яагаад байж болохгүй. Тэгэхээр яг одоо шинжлэх ухааны тэр тухайн салбарынхаа хурдхан энтрийг сайн мэддэг тийм хүмүүсийг одоо хэрэглэгч болохгүй. Одоо зүгээр нэг сайн дурын хүмүүс нөгөө хэрэглэгчээр ороод ингээд юу яагаад гэвэл бас нөгөө талны маань нөгөө утга учир нь бас алдагдаад тийм болчих тал бий. Тэгэхээр энэ дээр бас ярилцах байх л та. Тэгээ ярилцах шийдэх асуудал зөндөө бий л дээ. Нэрээ тийм байна. За манай цаг бас ер нь дуусч байна. Өөр асуулт байна уу? Дахиад нэг хаалтгий олон улсад хэмэл ойны хэрэгсэн туршлага байдаг болов уу гэж манай дотроос. Олон улсад хэмэл ойныг хэрэгсэн туршлага байдаг болов уу гэж. Яг нөгөө энэ нэр томьёоны тал ашиглахад бүрдүүлэхэд ер нь нөгөө хэмэл оюун хэрэглэсэн туршлага байдаг болов уу. Та сая нэг тэр ProTerm гэдэг дээр ер нь юу Bayes-ийн магадлалын юугаар энэ term extract хийхдээ магадлалын юугаар гаргаж ирдэгсэн. Ямар нэгэн зүйл бас ажиглагдсан. Ерөөсөө энэ нэр томьёо бол тэр нөгөө concept based буюу тэр ухтгын төвт гэдэг. Тэгэхээр тэр ухтгын төвдөө болохоор угаасаа химэл оюун ухаантай салшгүй холбоотой болоо явчихж байгаа. Тэгээд тэр нөгөө тэр угаасаа химэл оюун ухаанаар яаж байгаа гэсэн үгтэй тэр одоо аль ялангуяа тэр програмууд бол тэр term extraction tool бол тий. За баярлалаа. Энэ манай байгууллагаас бас хүн асуусан байх шүү. Ер нь манай байгууллага бас ер нь энэ дижитал хүмүүнлэгийн ухааныг бас их сайн хөгжүүлсэй гэдээ бас их хүсдэг л дээ. Тэгээд дижитал хүмүүнлэгийн цахим хүмүүнлэгийн бас энэ төсөл хэрэгжиж байгааг сонсоод бас таныг оруулсан дэх баяртай байна. Тэгээд ер нь цаашдаа ч гэсэндээ та бүхний бас шинэ содон бүтээл, шинжлэх ухааны бүтээл одоо ийм тал бичиг гараад бидэнд бас гэдэг дээрээ бид нэр ингээд цаашд Монгол болон Америкт байгаа Монгол судлалын хүмүүст төлөвлөлт бол их баяртай байна. Тэгээд за өөр асуулт байхгүй болвол танд сүүлийн үгийг үлдээгээд тэгээд хэдүүлээ лекц амжилтлаа. За та бүхэнд энэ сайхан одоо лекцэнд орж оруулсанд бас баярлалаа. Би бол зүгээр яг төлөөлөл тэр багийнхаа төлөөлөл орж байгаа. Тэгэхээр манай бас хэрвээ цаашид бас энэ одоо төслийн талаар ч юм уу одоо энэ талны талаар бүр гүнзгий одоо ялангуяа тэр цахим талаас нь ч юм уу асуулт юм бол математик, тоон технологийн хүрээлэнгийн ертөнцийн судлаачдыг оролцуулж болж байна. Бас манай одоо тэр цахим тал болох талаас нь ер нь энэ ажлыг дамжсан бас тэр Пүрсрэн гэдэг доктор би тэрийг бас урьж оролцуулж болж байна. Манай төслийн санаачлагч шинэ баярыг оролцуулж болно. Багирлма гэдэг доктор байгаа нэр томьёоны чиглэлээр олон жил одоо туршлагатай ажилласан ийм нэр томьёо судлаач би. Тэгээд өөр бас манай одоо нэр томьёо судлаач бас
болохоор болчихсон. Нэг центр авч болно тийм. Тэгээд та бүхэнтэй хамтран ажиллахдаа бүр баяртай. Одоо яг энэ чиглэлээрээ ялангуяа бид нар бол одоо энэ цахим болгох тэгээ ялангуяа одоо Америкт одоо бас би бас сонирхол байгаа. Америкт одоо энэ нэр томьёоны толгичгүүд энэ яг яаж хийгдэж яаж явдгийг бол энэ талаар бас туршлага судлахын би бол Европыг бас нэгэн гайгүй ингээд судлаад байгаа. Бас холбоотой ажилдаг, хамтарч ажиллаж байгаа учраас Америк руу энэ Австрал энэ бас яаж ажилладаг юм бол бас манай Азийн зарим улс орнууд одоо ялангуяа Азиас болоод Япон, Солонгос бас энэ нэр томьёоны технологи талаас айгүй сайн хөгжсөн улс орнууд байгаа. Тэгэхээр тийшээ бас нэг харьцангуйсан гэхмэтчлэнгээр олон тийм зорилго биелэлтэй бид нарт бол. Тийм тэгээ ер нь бол цаашид бид нар манай монголчууд бол за тэр оюуны талаасаа, онлын талаасаа энэ нэр томьёоны судлал дээр бол хогроогүй хамгийн гол нь технологи хоцрогдсонгүй яваад байгаа. Тэгээд энэ тал дээр л бид нар бол бүр онцгойлоо анхаарч ажилласан л гэж бодож байгаа тийм. Тэгээ энэ тал дээр бас та нарт их сурвалж байдаг бол бас хамтарч ажиллахад дуртай байх шүү. Хэрвээ туславал баярлалаа шүү гэж хэлэхээр байна тийм. За баярлалаа. Болно би ер нь тантай дахиад одоо дахиад уулзаад зөндөө ярих юм байгаа. Бид нар бас яг энэ салбар дээр ер нь зөндөө олон их сурвалжууд энэ салбарыг яг одоо иймэрхүү одоо цахим хүмүүнлэгийн төсөл хэрэгжүүлдэг одоо их сургуулийн нөгөө нэг доорх төгөөд юунаас нэлээд холбогдчихсэн. Тэгээд энэ талаас дахиад чичээр ер нь бас одоо сая бооник сургуулиас ярьж байгаа гэсэн шүү дээ. Тэгэхээр бас энэ тэнд их сургуулиуд бол яг иймэрхүү төрлийн төслүүдийг их сонирхож эхэлж байгаа. Тэгээд академик талаас бол амар хүч нэмэх хүмүүс олдох хаа. За тэгээд үзэгчтэй танд бас их баярлалаа. Үзэгчтэй гэсэн баярлалаа. Та бүхэн энэ шинжилгээний нэр томьёоны толиг орж үзье гэвэл дигт.ac.gmail дээрэнд нь баярлалаа. Сайхан амарч гараа өдрийг сайхан өнгөрүүлээрэй.